За манайхаа одоо эдрэг би танарт нэлээд үү. Манайх шиг манай давталгын багш шиг ботхоо гэдэг багш маш сайн гэсэн. Тэгэхэд би ингээд 300 оноогоо хавцсан. Тэгэхэд одоо ингээд энэ нийтдээ 100 нэмэхээр 200 200 нэмэхээр 300 тэгээ ингээд 300 оноо. Тэгээд одоо эдрэг би танарт сайн заахад үед бас тэнгэрээ тараарай. Би урлагийн төвдөгсөн. Урлагийн даалгавар улсын сургууль. Давтлаа. Би улсын сургуулийн юунд дэвдэг, талхан дэвдэг. Том ангийн урлагт. Тэгээ би өөрөө бичсэн багш маань маш аим гоё тайлбарлаж өгсөн болохоор би яг тэр шиг тайлбарлаж өгье. За, эхнийх нь бол ингээд нэг иймэрхүү энэ x нэмэх нь 2x гэсэн байна. Энэ 2-ын x болоод тэгээд ингээ 2 нь байхгүй гэсэн үг зөө. Ингээ 2 нь байхгүй. Энэ ингээ байхгүй гэсэн. Энэ багнан бичлэгээс боддгоо эдрийг. Эдэр ерөөсө багнан бичдэг биш. Тэгээд багнан бичлэг биш. Энэ x шүү дээ. Тэгээд би танаас x-ийг ойлгуулад өгье. За, энэ ингээд одоо энэ ингээд юу ингээд 2 нь ингээд x тэгэхээр 2 нь нэг нь ингээд хасцсан ингээд энэ x 1 гэсэн үг шүү дээ. Тэгээд дөрвөлжин 10 мараа гэдэг тийж явдаг. Тэгээд дөрвөлжин бүрэлжин байхгүй энэ уус ахлах анги бодлого 5 6 мургагийн бодлого. Тэгэхээр энэ 2 нь энэ 1 зөө. Нэг дээр 2-ыг нэмээд 3 гарган зөө. Тэгээд 3-аас 3-ыг үрчин 2 тэнцүү 6 юм чинь. Тэгэхээр ингээ 6 юм чинь 6-г хүрдэх нь 2 хэдэлээ 18 чинь 18-ийн үржлийг одоо ингээд тэгэхээр үржлийг ингээд солиулна. За ер нь солиулна. Тэгэхэд энэ үржүүлэхийг солиулна. Ингээд солино. Тэгээд одоо ингээд солихоор ингээд энэ тэмдэг өөрчлөгдөггүй. Ерөөс ингэж хасах тэмдэг болдгоо. Энэ x нь хасах нэмэх тэмдэг болдог. Энэ нь бол хасах тэмдэг болохгүй. Энэ хоёулаа нэмэх тэмдэг тэгэхээр болдог гэсэн үг. Энэ 3 байвал ингээд тэгш та биш байвал одоо ингээд энэ ингээд тэгш та ингээд биш байвал энэ тэмдэг өөрчлөлдөг. Тэгээд хасах жишээ үржүүлэх нь ингээд өөрчлөхгүй. За тэгэхээр ингээд тэгш та байвал тэмдэг өөрчлөлдөг. Хасах байвал хасгаараа, нэмэх байвал нэмхээрээ. Тэгэхээр энэ нэмхээрээ юм чинь эдрийг зүг бодно гэсэн үг ээ. За ингээд багш ингээ маш сайн багш маань отгоо гэдэг. За чи ил отгоо. И отгоо шүү. Ил отгоо гэсэн. Зэн и отгоо шүү. Энэ отгоо. За би танаас ингэ тайлбарлах уу, ингэж тайлбарлах уу? За ингэ тайлбарлах. Одоо ийм. За а квадрат нь 2, б квадрат нь 2. За тэгэхээр энэ хоёрыг нэмнэ гэсэн үг ээ. Энэ дээр биш та энэ тэгэхээр яах вэ? Яах нь энэ тэмдэг өөрчлөгдөх ёстой. Энэ тэмдэг тэгэхээр яах ёстой вэ? Өөрчлөгдөх ёстой. За тэгэхээр одоо энэ тэмдэг өөрчлөгдөх юм чинь биш үү? Ингээд тэмдэг өөрчлөгдөх юм чинь 2 дээр 2-ын нэмээд 4. Тэгэхээр 4 нь s гэж чихтэй. Тэгээ 4 s гэж чичгөө энэ ингээд нийтдээ 95,000 одоо гэж байгаа байхгүй ингээд бүгдээрээ нэмвэл тэгэхээр энэ 95,000-аас
2 ил эс дэмдүүлжүүлэх юм чинь энэ хоёр дээр нэмэх юм энэ тэгээд 4 гарах юм чинь энэ 4 is гэж тавихгүй яа тэгэл энэ тэмдэг нь одоо ингээд юу би нэгдүгээр ингээд тэр хоёр тэгээд тэр нь ингээд одоо өөрчлөх тэмдэг нь яа тэмдэг тэмдэг нь өөрчлөх юм чинь энэ үржүүлэх нь ч гэсэн өөрчлөлтөө гэсэн. Тэгэд энэ хоёрыг нэмээд хоёр дээр хоёрыг нэмээд болно. Тэгэхээр яг энэ тэмдэг нь өөрчлөгдөж байгаа зэнартай. Тэгэд энэ тэмдэг хоёроор өөрчлөгдөнө гэдэг. Тада өөрчлөгдөнө. Маргааш my happy birthday to you. Бүр харуулж гоо. Яа. Тэгэхээр одоо ингээд юу 100 оноо. За яг тиймэрхүү. За 1 оноо. Биш 100 оноо. Том ингээ ахлах ингээ. Би өөрөө багшгүй юу да. За бусдуудын энэ хэсгийн тайлбарлаад өгчээ. Та нарт энэ хэсгийн дараа тайлбарлаад өгье. Энэ хэсгийн би ажил дээр яваад өгье. Шинээр дааварт. За би 8 дугаар ангид ажилладаг. Шахлах ангид ажилладаг. Манай хүмүүс бас нэг юм бодлого боддог. Ийм манай хиний юм бэ? Төлгөө? What? Би чи нэрээ би өөр харж байна. Би яри момент. За би нэгтгэвлээ тийшөө. Стонторын. За энд 2 дахь талбарын би танарт бичээд бүр ингээд дүрчин. За би танарт энийг дараа тайлбарлаад өгч юм уу? Одоо нөгөө унтлаа төгөхгүй л ингээд шинжэнгөө би танарт дараа нь монгол хэлний тайлбарлаад өгье. Яад гээл монгол хэл нь үнэхээр сонирхолтой болохоор цаг хугацааны дараа үзье.